Эрхэм үзэгчдээ MNC телевизийн хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн зочноор бид хөдөө аж ахуйн ухааны доктор, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Төмөн шууд компани үүсгэн байгуулагч доктор Ломбын Эрхэнбаярыг урьж оролцуулж байна. Тэгэхээр зочин маань мэдж байгаа хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгээр бид хөдөө аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүн, малчны хотоос, тариалангийн талбайнаас үйлдвэрийн шаттай имжлэг боловсруулалтын бүхэл үе шатыг дамжаад хэрхэн яаж дэлгүүрийн сүлжээ, лангуугаар дамжин зочны ширээн дээр очих. За цаашилбал гадаадын томоохон зах зээлд брэнд болон очиж үнцэн төрхөө гэдэг ийм асуудлыг хөгжүүлэх чиглэлтэй юм нэвтрүүлэг. Тэгэхээр бид бол та мал аж ахуйн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үндсийн хэлхээ хөгжүүлэх тал дээр бол ариун их туршлага хөндлөөс ийм үеийн хувьд та бүхэн яриа өнөөдөр энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ер нь малын гарал үүсэл, үйлдвэр угсаа, ашиг шимт байдал энэ асуудлаас эхлэх нь их зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр социализмын үеэс Монголд бол их олон төрлийн үйлдвэр угсаа хөгжүүлж ирсэн. Та бол яг тухайлан бас гардан оролцож өөрөө яг энэ чиглэлд ажиллаж ирсэн хүний хувьд эндээс асуултаа эхлэх үү? Малын үйлдвэр угсаа тийм ээ. Тий. Үйлдвэр угсаа, ашиг шимт байдал энэ ер нь цаашдын энэ хөгжилд үнцэн төрөхөд ямар нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэй энэ өдрийг төвшүүлье. Нэг ялангуяа манай мал аж ахуйн эрхэлж байгаа малчид, дээрээс нь мал аж ахуйг эрчимтэй байдлаар ашиг шимийг нэмэгдүүлж өржүүлэх гэж байгаа мал аж ахуйн фермерүүд наашаа суугаарай гэж ингэж бас хүсэж байна. Тэгээд их чухал асуулт асуулаа. Бид нар бол нэгдүгээрт бол юу гэхээр мал аж ахуйг ашиг шимийг яаж нэмэгдүүлэх, үйлдвэр угсааг нь яах вэ гэдэг дээр хоёр шугам бий. Нэг нь уламжлалтаараа явнаа. Эрчимцэн аж ахуй яриад өрөнд хаарал манайхан ингээд ямайг ингээд туушруулад маргаан руу оруулах чаддаг байхгүй юу? Бүгдийг эрчимцэн болгох гэж байгаа юм уу? Тэгээ Монгол малаа яах юм? Угаасаа манай Монголын хуучин мянган жил өнөөдрийг хүртэл аваад явсан Монголынхон байгаль цаг уурт цогцсон энэ мал аж ахуй байдгаараа байна. Хоёрдугаарт хажуугаар нь эрчимцэн аж ахуйг хот суурин газар тариалантай тариалыг хэрхэлж болох ийм газрууд зайлшгүй хөгжүүлэх ёстой. Энэ хоёрыг бол нэг нь нөгөөгөөр нь солино гэж бити туушраарай манай иргэдэй гэж нэгдүгээрт ингэж анхааруулмаар тийм ээ. За хоёрдугаарт бол үйлдвэр угсааны талаар өөрөө ч асуулт нь би хариулъя. Үйлдвэр угсаа малын ашиг шимийг ярьж хэллээ. Ингэхээр хүссэн үсээгүй нөгөө эрчимцэн аж ахуй руугаа явах ажил гарна. Уламжлалт мал аж ахуйн үйлдвэр угсаа ашиг шим нь байдгаараа л явна. Энэ бол байдгаараа. Ихтэй юу гэдэг увсаас баяд омгийн хоныг хоц авчирч арангайд юм уу малынхаа чанар усыг холдуулах, ашиг шимийн жоохон нэмэгдүүлэх юм уу? Эсвэл бараг омгийн үзэмчин омгийн хоньны хуцыг авчирч баян цагаан тавих ч юм уу? Ийм юмнууд зайлшгүй байх ёстой. Тэгэхээр яагаад бид нар мал аж ахуйн орон мөртлөө боловсруулсан сүүн бүтээгдэхүүнийхаа 70%-ийг гадаадаас импортоор авч байна. Энэ асуудал. Уламжлалт мал аж ахуй маань хавар болохоор, өвөл болохоор, намар оройтчоор сүүн бүтээгдэхүүн гардаггүй шүү дээ. Нөгөө мал чинь өвлийн хүүтнийг давахын тулд юу та биднэрт сүү далай шиг өгөөд байх. Өөрийгөө онд мөн оруулахын төлөө сүүгээ шавчдаг. Сүүгээ ширэгчдэг. Ийм учраас юу байдгүй байхгүй юу? Хангамж бол ингээд улирлын чанартай болчихдог.
Энэ одоо дутагдж байгаа юмыг хэнэн нөхөх нөгөө эрчимдсэн мал аж ахуйн нөхөн шүү дээ. Тийм учраас энэ хоёр ингээд хослоод байж байна. Тэгэхээр одоо та үйлдвэр ухсаа гэдэг тал дээр илүү төвлөрөөд яриач. Монголд ч одоо за тэгээд энэ ихэд л бараг 17-8 үйлдвэр тий. Ухрын ихэд 4-5 үйлдвэр байлаа. Ер нь уламжлалт нь илүү одоо их тохиромжтой. Тий, уламжлалт мал аж ахуйч тэр одоо эрчимдсэн мал аж ахуйч тэр гурван зүйлийг онцгой анхаарч ийж ашиг шимийг бүрэн бүтэн авнаа. Ер нь тэр нь нэгдүгürt үйлдвэр ухсаа. За. Нэгдүгürt үйлдвэр, малын үйлдвэр ухсаа байна шүү дээ. Малын үйлдвэр ухсаа сайн байж ийж ашиг шимийг өндөр авнаа. Ингээхийн тулд одоо уламжлалт мал аж ахуйтай айлууч гэсэн малынхаа чанарыг сайжруулахын тулд хээлтүүлэгчийг заавал сольж явах ёстой, сайн газраас авч байх ёстой. Нутгийн Монгол малаа, тийм үү? Нэгдүгээр үйлдвэр ухсаа. Хоёрдугаар малын эрүүл мэнд. Гуравдугаар малын арчилгаа маллага буюу тэжээллэг. Энэ гурван зүйл бол мал аж ахуйн үйлдвэрлэлийн тулгын гурван чулуу. Энэ гурван зүйлийн аль нэг нь доголдох юм бол тогоотой тулгын гурван чулуу нэг нь хазаагаад байдаг үстэй. Яг л ийм л юм одоо манайд байнга нэг нь хазаачаал явах. Эсвэл тэжээл байхгүй. Эсвэл үйлдвэр ухсаан дээр нь анхаардгүй. Эсвэл мал эмнэлэг эрүүл ахуй ариун цэвэр дээр нь анхаардгүй. Энэ асуудал. Тэгэхээр энэ гурвыг гуруулангийн ингээд одоо маш сайн анхаарах хэрэгтэй. Ийм л учиртай юм шүү дээ. Та доголдоод хэлсэн шүү дээ. Тий. Яг өнөөдрийн ингээд бодит амьдрал дээр харах юм бол за малын эрүүл мэндийг бүрэн одоо эрүүжүүлэх ажлыг хийж чадж байгаа нөхөр үгүй. Хоол тэжээл хүнс ялангуяа одоо мал төлөх цаг болцсон байна. Яг энэ цаг үед ч одоо нэмэлт тэжээл бас үгүй тийм ээ. Нэмэлт тэжээл одоо хүчит тэжээл хэрэгтэй байдаг. Энэ дээр бол бэлтгэгдсэн юм бас байхгүй. Тийм баа? Тий. За дээрэс нь одоо үйлдвэр ухсаа бүрэн байна уу гэхээр бид нар чинь тэр одоо нийт бол ер нь бүх 5% малаа удах юм бол нэг 20-30-аад үйлдвэр ухсаа байж тэрийгэ хүртэл буцаад алдах маягт. Тэгэхээр ер нь доголдох биш ерөөсө гурван дээр нь яхан бодлого алдаа яваад байна уу? Эсвэл цаг үеийн шаардлагаар арай өөрөөр харах болчиход байна уу? Эсвэл энийгээ буцааж маш хурдан сэргийлэх, дахин хөгжүүлэх шаардлага байна. Эсвэл таныхаар бүр шинээр хандах хэрэгтэй юм байна. Ингээ одоо нэг айхтар шин юм бол юм байхгүй. Угаасаа л 1100 жил одоо энэ мал аж ахуй яаж эрхлэн хөтлөх вэ гэдгийг бол ингээд тогтооцсон уламжлалт аргууд байна, шинжлэх ухааны аргууд байна. Энэ бүгдийг мөрдөх, хэвшил болгох ажилда тийм л асуудал байгаа шүү дээ одоо. Тэгэхээр ялангуяа би их практик ярмаар байна л да. Практиктай. Одоо энэ малчид бол ядчил одоо нэг хуцаан бол одоо нэг 2 юм уу 3 ашиглчаад за ядчил хамгийн сайн хонтой айлаас хамгийн сайн гуцнаас нь одоо сүү хадгаа барай тийм ээ очиод ингэ авчдаг баймаар байна. Битгий залхуур. Одоо та сум дамжиж чадахгүй бол ядаж баг дотроос сум дотроо бол одоо эднийх л мундаг хонтой гэсэн юм байгаа шүү дээ. Энэ айлаас аав. Өхөр дээр мөн ялгаагүй. За сайлын үнэ өсгөн бойжул өрхөлөх гэж байгаа хүмүүс бол одоо үйлдвэрлэг байдал маш сайн цэвэр удмын одоо алтаа унч байна уу, Монбилиард байна уу, хар тарламж байна уу цэврийг ав. Цэвэр сайн сүүний өхөр ав. Тэгжээж таны тэр сүүний өхөр чинь эдсэн тэжээл нь сүү болох нь илүү өөрөөр хэлбэрх юм бол тэжээлийн төлц гэж нэг юм байдаг. Тэр нь бол одоо 5 кг тэжээл идээд 2 литрийг өгөө 10 кг-ыг идээд 2 литрийг өгөө. Энэ эдийн засгийн хугтгун нөгөө сүүний үйлдвэрийн үйлдвэр ухсаа үйлдвэрлэл байдалтайгаа холбогдох хэмждэг. Тэгэхээр энэ бас бүх юмнуудыг л одоо дахиад хэлэхэд бол юу гэхээр нөгөө малынхаа үйлдвэр ухсааг сайн бол эрүүл мэндийн сайн хандлаар тэжээлийн сайн. Энэ гурвгүйгээр та ерөөс амжилтанд болоогүй. Хоёул жишээ болгоод харахад одоо манай дэлгэсэн дээр үзүүлж байна. За 2010-аас 17 онд байна шүү дээ. Сүүний өхрийн тоо бол 21,000-аас 74,000 төгсөн байна гэж. 3 илүү дахин өссөн байна шүү дээ. 3.4. Тий, тоонууд байна. Тий, гэтэл яг нөгөө импортлж орж ирсэн одоо та сайн нөгөөний цэвэр үйлдвэрийг зарлаа ш.
тэрийг харахаар бол ердөө нэг 2000-аад өхөр орж ирсэн байдаг хөө сүүний чиглэлийг. Тэгэхээр энэ чинь уламжилт арга шинэ орж ирсэн одоо шилмэл үйлдвэртэйгээ холдсон байгаа нь уу? Эсвэл ерөөсөө Монгол өхрөө илүү одоо ашиг шин талын одоо илүү хөгжүүлэх юм болцсон байна. Энэ ямар учиртай? Энэ ер нь бол цаашдаа бол төгс одоо фермерийн аж ахуй эрхлэх гэвэл тийм ээ. Фермерийн аж ахуй эрхлэх уламжлалт мал аж ахуй хоёр өөр шүү гэдгийг би дандаа хэлээд байгаа шүү дээ. Төгсөөр фермерийн аж ахуйг эрхлэе гэх юм бол тэжээлээ сайн бэлд, үйлдвэр ухсаа сайн цэврийг ав. Одоо нохоо хүртэл одоо манайхан бол цэвэр цусны нохоо. Орт байлэрч байдаг юм уу, нэм завчаарч байдаг юм уу тийм үү? Яг энтэй ч адилхан. Та цэвэр цусны момбол ярдлаа. Цэвэр цусны алтаа уу. Эсвэл цэвэр цусны одоо юу гэдэг махны чиглэлийнх бол одоо герпорд юм уу? Ирээд ангуус ав. Ангуус ч авд юм уу? Ангуус авд юм. Ингэж яаж л та юм тэгэхээр одоо 2000-хан эрхийг импортлсон байна. За зөв 70 мянган сүүний өхөртэй гэдэг юм болсон байна гэж болсон гэдэг. Энэ бол одоо үндсэндээ бол зөвхөн мэрэгжлийн хүний хувьд хэлэхэд бол нөгөө бөөр ингээд ирлээзж яад сүүн ашиг шимнэн буураа үйлдвэрлэг байдлаа цэвэр байдал нь алдагдаад тэгээд тэжээлийн төлцсөн багассан ийм л одоо малтай байгаад байгаа юм л та. Тэгээд одоо манай нөгөө тэжээл муутаас болоод за нэг жоохон ингээд амсуулаад байхад онд орчдөг. Ямар мал онд ордог юм хэрэг ерөөсөө үйлдвэрлэг байд цэвэр цус нь нутгийнх руугаа хит их явцсан. Нутгийнх болох тусмал амьдрах чадварыг сайжирдаг байхгүй юу? Байгаллаг гэсэн тийм. Байгаллаг гэдэг чинь манай нөхдүүд яаж юм хэрэг нөө хилэн дээр нь тавьдаг юмыг л харамлаад юм уу эсвэл бэлдэж өгч чадахгүйгаас болоод ингэдэж штэ. Орос ордын зүрэг гэдэг юм да. Малын сүүл, үнэний сүүл хилэн дээрээ байдаг гэж. Хилэн дээр биш. Тий. Тэгэхээр одоо бид нар бол нэгдүгээр үйлдвэрлэг байдал, хоёрдугаар тэр тэжээл. Ийм хоёр хандлагч юм одоо жишээ нь би бас энэ салбарт богино хугацаанд ажилласан хувьд ингэж бодоод байна. Монголчууд ерөөсөө мал аж ахуй маань ер нь байгалаараа юм байна. Дийлэнх нь. Тэгэхээр энэ байгалаараа байх за эрчимчин фермийн аж ахуй хийх хоёрын хооронд нэг тийм завсрын ийм үе одоо сургалтын гэдэг юм уу дасан зохицох нэг ийм их алдагдаад байна. Тэгэхээр чи сая завсрын гэж тийм ээ. Жерми тэр нэг Булган аймгийн хотог өндөр суманд нэг нөхөр өхөр шахаад байгаа шүү дээ. Тэнд бол ямар ч одоо тийм одоо шилмэл үйлдвэр гаднаас импортсон юм алах. Зүгээр нутгийн бюронуудыг сайхан үзэж аваад шалгаж аваад тэр хөөх юм шүү дээ. Вакцин хийгээд тэгээ шахаад ялгаагүй одоо энэ килограммын одоо 30 мянган төгрөгөөр ч юм уу мах нь үнцэнтэй болчихдээ. Энийг ийм байдлаар одоо багаар нөгөө эрчимчин байдлаараа хөгжүүл сурах юм да даатах юм нэг үе шат байна уу? Тэр бол ингэж байгаа. Ер нь бол угаасаа наадах чинь өсвөрхөр өсгөн ордох, шахах гэх бүхэл бүтэн технологиг манай Монголын эрдэмтэд одоо шинжлэх ухааны академич наваан чимэд гэж одоо өхрийн талаар одоо Монгол битгий одоо дэлхийд хүлээн зөвшөөрөх олон туршилтууд хийсэн. Судалгааны туршилт тавьсан. Ийм хүн байдаг шүү дээ. Ном нь бол мундаг. Дэлхийн түвшний юм хийсэн. Тэгэхээр одоо тэр шахаж бордоод байгаа Жери бол хөрх юм. Монголчуудад танай Монгол өхрийг угна ингэж болдгийн шүү дээ гэдгийг хөрх нүдэрээ харуулад их олон улсууд очиж үзсэн бил. Монгол хүн бол яадаг вэхээр хилээд бол 1000 сонсч иж одоо нэг жоохон юу яадаг юм шиг байна. Харахаараа нэг удаа. Тийм учраас 1000 сонссноос нэг хар гэж үг өгдөг штэ. Тэгээ тэрнээс санаа аваад нэг зарим улсууд ингээд махны хүрлөө ороод. Энэ бол маш зөв асуудал. Тэгэхээр энийг бол одоо манай төрийн бодлого хийгчд маань яг гүйцэтгэж шийдвэр гаргагчд маань энэ юмн дээр юус анхаардаг. Би бол одоо энд их харамсдаг юм л. Тэгээд нөгөө үг сонсохгүй. Сайд болонгуудаа өөрийгөө яг хөдөө аж ахуй мэддэг болчлоо гэдээ ойлгочдөг. Даа нэг л дээгүүр харсан асуудалчдаг. Ерөөсөө хүний үг авахгүй. Тэгэхээр одоо энэ өсөр өсгөн боожуулах гэж нэг бүр мундаг том энийг бол заавал төр хийдэг байхгүй юу? Бусад бүх оронд. Энэ ямыг хийгээч гэд 1000 хилээд нэмэргүй.
Энэ юмыг бид нар яаж нэг янзлах юм байгаа мэдэхгүй нөгөө мэддэг улсуудынхаа үгийг авахгүй байна гэдэг шиг хортой юм бол байхгүй байна. Тэгэхээр тэр юм руу орох үе шат чинь л одоо бюро шахах тий баг нас баг малыг жишээ нь хураг ямар дотор цэгдэж байсан дэх юм. Ямар учиртай юм. Өвөр монголууд энэ тэрийг би их өвөр монгол энэ тэрийг явдیں۔ Тэгэхээр эднэрийн тэр хүмүүсийн тэр юмыг ингэж сэрэгхэн хүлээж авч хэрэгжүүлж байгаа. Тэр хүмүүсийн тэр эсвэл зах зээл нь тийм гоё одоо хүлээж аваад байна уу? Одоо бас нэг юм байна. Тэгтэл одоо манайхан болохоор би зүгээр нэг юм хэлээ энэ. Одоо манайхан ингээд цэвэр үйлдвэрийн сүүний өхөр байхгүй. Маш хор. Одоо өөрхийн нүүдэлчин агро энэ төр нэг одоо өөрийнхөө хувийн хвшлийн мөнгөөр одоо бараг 2 4 5 тэрбумыг зарсан гэж байгаа юм байна. Нэг ширхгийг $10,000, $8,000 оруулж ирж байгаа. Одоо яг одоо туулах гэж байгаа гонч. Нөгөө Монбилиард гэж Францаас. Энийг яах вэ гэхээр олигтой төртөө бол олигтой юм ойлгодог төрд хүмүүс байгаа бол өсөр өхөр өсгөн боожуулах төв гэдэг юм бий болгоол хувийн гişчд тариуцуулаад тэгэл тэр чинь цэврээр нь ингээл жил болгон 100 гүйлдүүлээд идэг. 200 тийм юг 10,000-аар Францаас авах юмыг $4,000 орч юм уу? $3,000 орч. Уг нь бол одоо цөм сүрэг тий. Цөм сүрэг нөгөө удмын сангийн тухай хуулиарсан цөм сүрэг гэдэг. Манайд нэг 11 цөм сүрэг бий. Манайд наадах чинь одоо социализмын өс тогтцсон юм байна. Өсөр өхөр өсгөн боожуулах төв гэж. Тэр төвүүдийг ингээд бий болгох хэрэгтэй байхгүй юу? Юм эндээс эхлэх хэрэгтэй. Эндээс. Тэгээ энийг одоо ойлгохгүй байна. Тэр сайхан одоо махны өхрийн аж ахуйнууд бий болоод за одоо манай МТС группийн бат сайхан Бат Эрдэнэ баахан одоо лимузин оруулаад ирсэн байна. Бярууг нь одоо зарна гэж. Мондолаа байна. Тий энэ инквер гişүүн баахан одоо гэрпор даваад ирсэн байна. Чимбат маань одоо хачууртын тийм ээ. Баахан ангус оруулаад ирсэн. Тэгээ харамсалтай энэ сайхан Мондолаа нүүдэлчин энэ чинь бас байгаа. Тий. Чинь мах сүүний шүү дээ. Тэд нар бол мах сүүний. Махных бол өчнөн байна. Тэгэхээр энэ махны гарч байгаа 50%-тай эсвэл одоо 100% цэвэр бохнуудыг яах вэ гэхээр төр одоо 50% төр дагаад 50% малчнаас нь ахуулаад тэгээ энэ сайхан зүүн бүсийг тэр чигээр нь одоо ингээд одоо сайжруулах хэрэгтэй. Тусын сайжруул Монголдо дасан зогтсон хамгийн сүүлд 25% одоо ирээд ангуусын цустай 75% Монгол цустай яг Монголтой адилхан бэлчээрээр явах чадвартай тэгсэн мөртлөө Монголоос одоо 30-аас 40% амьдын чин илүүтэй бэлчээрээр ийм одоо маслаг ийм чанартай өхөр сүрхтэй бий болох хэрэгтэй. А энэ хэрвээ ингээд бид нар тэр Чимбатных ч одоо тэгээд нөгөө 50%-ийнхаа бухнуудыг одоо хүн авахгүй болохоор нэг нь өгөхгүй, нэг нь авч чадахгүй. Махан хэрэглээд шүү дээ. Хайр. Махан хэрэглэж. Тий. Тэр чинь ер нь бол өгөх зориултай. Энэ ойлгохгүй байна уу тий? Авах гэж байгаа нь үнэтэй шүү дээ. Үнэтэй буугаад. Тэгэхээр нөгөө төр тэгэхээр нь ийм сайхан бэлэн болчихж байгаа юмнуудыг авах талын юмыг хийх ёстой байхгүй юу? Одоо наад чинь за энэ жил бол мах нэлээ өнд орлоо. Ер нь ирэх жил интерес бол ер нь бол бас их өндөр болох. Ер нь цаашид бол Монголыг тойрсон 2 тэрбум үнэтэй зах зээл мах авъя гэдэг юм. Ийм байгаа шүү. Тэгэхээр энэ дээр л одоо та одоо мэрэгжлийн хүмүүс чиглүүлэх ямар өндөр усыг яаж үйлчлэх үү гэдэг. Би өөр ингээд махны хажуугаас нь харамсаад байгаа байхгүй. За 10,000 монгол шүтлүүхэр ядлаа. 10,000 зүгээр ирлээч. Ирлээц нь шүү 25% цустай гэж үзье. Одоо ирээд ангуус иж байна уу одоо герпорт иж байна уу хамаалах. Энэ бол 13,000 монгол шүтлэнгийн махтаа тэнцсэн. Хэдэн? 10,000. 10,000 13,000. 3,000 10,000 100,000 бол 130,000 таа. Тийм байна. 100,000-ыг 130. 30,000-ыг зөрөө. Хичээл мэжээл өгөөгүй зүгээр биологийнхоо удамшлын потенциалаар 30% зөрөө байна. За тэгээд дээрээс нь жоохон тэжээлэр бордоод өгвөл наадах чинь тасаа явчихна. Ийм их махны нөөц бол бас биднэрт байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар бол хөөрхийм нь бас л одоо инээдтэй л байна л да. Нэг хятад нэг жоохон махан гутал хоо юу махны үн
одоо нэмэгдлээ болохоо бол энэ өргөн дэлгэр уудам Монгол улс энэ тэндгүү одоо нөгөө энийг боломж гэж харах хэрэгтэй ч байгаа тийм ээ. 50 гаад ногоон тижэл тариал тэрийг одоо юу яаж аваад сайхан бөөцөөлж аваад тэгэл хавар болохоор нөгөөдхөрөө нэг 20 20 30 одоо шүтлэн шахаал тэгэл Орос руу Хятад руу нийлүүлээд байх. Энэ мах нийлүүлэх ажил чинь ганцхан намар 10 11 12 сарын ажил биш шүү дээ. Байнгын хавар эдээд чинь шинэ махал одоо ингээд ерөөсөө хавар одоо хураагаад цуглуулаад тийм боломж бол тэгээ Монгол шиг сайхан ийм газар хэлдэг байлаа шүү тийм ээ. Гайхамшигтай их нөөц болцоо байхгүй юу? Нэг юм асуулт. Одоо бид тэр дорн үсийг ингээд төвжүүлнэ гэж ярьлаа. Миний санджихаар Түн шууд компани та өөрөө дорн даймагт одоо яг ийм талын улаан яг өхөр хоньны чиглэлийн үржлийн ажил бас хийжсэн сөрөг цуглуулж ирсэн тал бий. Чин одоо 2006 онд манайх чин анх удаа энэ Сопполк хоноор Монгол хоньыг хэлтүүлээд анхны одоо төлүүдийг авчлаа. За бас анх одоо ирээд ангуусын зохиомл хэлтүүлэг хийгээд анхны одоо ирээд ангуус Монголын 1-р үеийн ирлиз төлүүдийг хүлээж авчлаа. Суурь нь болохоор Монгол өхөр. Суурь нь Монгол. За тэгээд Бяруу Мяруу нь бол одоо 20-30% илүү амьд дэмждэг шүү дээ. Тэгээд тэр ажил маань ингээд нэлээд сайхан өргөн явж байгаад тэгээд бид нэр тэрийгээ болохоор энэ МАК компанид бол зарцсан. Перм юу гарна. За тэр үржлийн ажил хийх тэр ажлууд бол манайх шиг зүгээр нэг өөр одоо их усүр таарахантай айлд бол арай ахтаад нөгөө бас юу гэдэг юу хийсэн шүү. Цаг нь арай болоогүй. Арай иртсэн байна. Ойлгоогүй байна. Тий. За өнөөдөр шиг ийм эрэлттэй ийм байх үед бол ер нь одоо юу гэдэг за махны эрэлт их байна гэж хамаа замбрааг ордохгүй шүү. Энэ нь чинь маш системтэй. Тэгэхээр нэг энэ малчтын өөрсдийгөө ахуй амьдрал аваа явдаг нэг юм байна. Дээрээс нь төрийн бодлого чиглүүлэлт. Ялангуяа энэ эзэн байгууллагууд хүрээлэнгүүд эзэлтнүүдийн чиглүүлэг онцгой чухал байна. Тэгээд дараагийн бас нэг юм бол юу гэхээр энэ тижээлээс эхлэх хэрэгтэй юм байна гэдэг ойлгосон байхгүй бид нэр. Мал одоо сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэж нэг үг өгдөг шүү дээ. Тэр одоо сав нь одоо хүр гэж бодъё. Тэгэхээр одоо тэр сайлыг тижээлээ бэлтгэх хэрэгтэй. Одоо бид нөгөө увсад саргас тарьж эхэлж шүү дээ. Энэ бол яг вөхөр Монголын мал аж ахуйн салбарт шин дэвшлиг авч ирнэ. Шинэ үе шат. Саргасыг бас их хэмжээгээр даригна гэж бодож байгаа юм. Монголын мал аж ахуйн мал тижээлийн баазыг өргөтгөх асуудал бол номер 1. Тэр одоо мэргэжилтийн тодруулаад сайхан хэлжтэй. Ер нь одоо ингээд нөгөө эрэлт нэмэгдээд байгаатай холбоотой бизнесийнхэнд яг энэ салбар руу орох сонирхол их байгаа байхгүй. Тэгэхээр та алдаж онсон хүний хувьд бол эхнийх нь бол тижээлээ бэлтгэх хэрэгтэй байна. Нэгдүгээр тижээлээ эсвэл бүгдийг хамтд нээх хэрэгтэй. Нэгдүгээр тижээлээ бэлтгэх хэрэгтэй. Тэгээд цуг нөгөө сайн үйлдвэрийн малаа бэлтгэх хэрэгтэй. Тижээл бэлдэж байхад эхний үед нөгөө тижээл нь борлохгүй ингээ хэцүү юм болно. Тэгэхэд төрвөл яах вэ гэхээр ядчил тэр томоор орж байгаа хүмүүсийн бэлдэж байгаа тижээслийг тэр онцгой байдалдаа нөгөө төрчин худалдаа авалт хийдэг шүү дээ. Тарьсан тижээлийг авдаг байх хэрэгтэй. Ингэж байж нөгөө байгалийн хадгалангаа хэмнэн, бэлчээрээ хэмнэн. Ер нь бол тармил тижээл гэдэг чинь бол одоо 100 гаагаас авах тармил тижээлийг 1000 гаагаас байгалийн хадгалан авч байгаа шүү дээ. Тэгэхээр 10 дахин бага газраас 10 дахин их тармил тижээл авдаг байхгүй юу? Энэ улс орнууд чинь бүгд одоо тижээлээ бол тарьж авдаг болцсон. Байгалаа одоо юу хийхин тулд хамгаалахын тулд энэ лүү Монгол улс орохгүй бол би энэ дэр бас нэг юм хэлэхгүй болохгүй юм байна тийм ээ. Яасан гэхээр манай Монголын одоо түүх бол юу гэхээр Төв аймаг Дархан Сэлэнгэ 2010 он хүртэл мөрдсөн. Байгалийн хадгалан. Тэгээд энэ аваараа гарахаа байсан. Тэнгүүд бид нар яах вэ? Нүүдэлчин сэтгэхүйтэй юм чинь юу луга баруун зүүн тийшээ. Дорнод хинтээ Дорнод Сүхбаатар руу явцсан. Одоо Дорнод хинтээ Сүхбаатарыг сүүлийн 7-8 жил мөлжиж байна.
одоо энэний одоо ингээд цөлчих процесс нь эхэлнэ. 25 он гэхэд маш хэцүү байдалд орно. Тэгэхээр энийг яаж хамгаалах вэ гэхээр тэжээлээ тариалж. Тэгжиж юм авах хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь бол төрийн одоо их углуурхтай шинжлэх ухааны үндсэн дээр суусан бодлогууд явагдаж энэ асуудлууд явагдана. Харамсалтай нь энэ асуудал ингээд одоо ярихаар бол одоо ингээд тэрийг ойлгоход бас хэцүү юу гэдэг юм шиг байна. Энэ нөгөө сайд болсон хүн ч юм уу хаа байсан шал өөр чиглэлийн хүн сайд болчихоор. Бид нар ярьдаг шүү дээ. Тийм үү. Харин тийм байна л да, чухал байна гэд. Тэгээд тэрийг яг чухал гэдгийг толгойлгоо бүр ингээд догшиж оруултал нөгөөтгч огцроо авчихна. Ийм болчиход шүү дээ. Тий, сайд ер нь бол таны хэлж байгаа үнэхээр сэтгэл зовностой асуудал. Сайд гэхээс илүү ерөөсөө засгийн газар тогтворгүй байгаа. Тэгээ яамдын бүтц өөрчлөгдөд байгаад энэ бодлого өөрчлөгдөхөд их нөлөөлөд байна. Тэгээ шин дагаад боловсон хүчин өөрчлөгдөж байгаа шүү. Тэгэхээр энэ уг нь боловсон хүчнүүд нь байгаад байгаа. Тэгээ манай энэ төрийн тогтолцоо яасан гэхээр төрийн яг жинхэнэ албаагч буюу бодлогыг яг ингээд доороос нь ивэж өгөөд боловсруулаад сайдтай ч юм уу засгийн газартаа өргөн барьдаг нэг том одоо институт байна да. Энийгээ ерөөсө тоохоо болцсон. Яг улс төрөөр бүх юм явдаг болсон. Наадах чинь одоо нам дээр ч юм уу тийм юм дээр бүлэг дээр яриад ингэ шийдсэн юм аа. Чи олон юм ярихгүй зүгээр наад тракторуудаар бүгдийг тэнд хуваарлаа. Зүгээр 10 мянган трактор тавь гэдэг ч юм уу. Асуудал ингэж явдаг болсон. Тэгэхээр нөгөө мэрэгчлэтнүүд нь ч гэсэн за тийм байлгүй дээ. Бодлогоо ерөөсөө барихаа нийтдээ болцсон. Энэ нь болохоор юу гэхээр за тэр нам энэ нам гэдээ яриад байгаа юм байхгүй тий. Ерөөс тэр чигээр тийм болчихлоо. Ачи боллоо шүү дээ. Би тэр мэдээж яриг одоо ингээд төр засаг улс төрийн тухай ярих юм бол хоёулаа улс төрч хүмүүс учраас их хайлна. Тэгэхээр бидний бидний энэ улс төр одоо тэрийг одоо нэг хэсэгт одоо энэ улс төрчд ч гэсэн одоо ахуй амьдрал, бодит амьдрал руу, бодит үнэн амьдралаар руу анхаардаг болгомоор байгаа монголчууд. Жишээ нь одоо за Монголд одоо анхаардаг болмоор гэдэг юм шүү дээ. Манай шугамар шүү дээ. Цагаа би энэ наад дэш нэмээ хэлж байна. Энэ манай иргэд сонгогчд улс төрөх ярихыг биш, бодит ажил ярихыг, амьдрал ярихыг жинхэнэ улс төр байна. Энэ надад хэрэгтэй байна гэж л тэр сонголт Монголдо хийдэг болмоор байна. Тэгэхээр манай сонгогчдод өөрсөнд нь асуудал байна. Тэр гоё ганган ярих марих бол хамаагүй. Яг одоо амьдралтай юм, яг бодиттой юм хин одоо энийг хийх гээд байна гэдэг нь энэ нь чухал байдаг юм а гэдгийг л одоо бид нэр одоо бүгд ойлгомоор нь хичнээн олон жилж одоо гоё яриулав да тийм үү? Тий. За бидний ярьсан бол бас хэмжээтэй. Тийм учраас нэвтрүүлгийн хугацаа нэлээ эцлэх маягтай болж байна. Тэгэхээр та амьдрал дээр нэлээ олон одоо үйлдвэр ухсааг ингээ хөгжүүлэх гээд оролдоод алдаж оноод явцсан хүний хувьд ба шүү дээ. Ер нь үйлдвэр ухсаа гэдэг чинь гэсэн үг за. Одоо үйлдвэр. За тэгэхээр Монголд за махны чиглэлийн ийм үйлдвэр илүү зохистой юм билээ. Сүүний чиглэлийнх нь энэ нь илүү нийцтэй юм билээ. За хоньных бол ийм гэдэг ингээд хэлчих. Тийм одоо зөвлөмж манай үзэгчд байна. Үзэгчдэд хамгийн сонин тэр байгаа. Байлгүй. Жишээ нь одоо манайхан дотоодоо юу гэдэг за баяд тонь гээл мэдэхгүй зүү аймаг руу аваачаал эсвэл одоо үзэмчийн хойногээл баруун аймаг руу ингээ аваад яваадах нь зөв үү? Эсвэл тухайн цагуур өчнөдөө тохирсон байх хэрэгтэй юм гэдэг. Энэ дээр. Тэгэхээр за хоньны хувьд аваад үзье тийм ээ. Хонь бол одоо манай энэ Монголд бол үндсэн 7 хоног байдаг. Одоо 10 20 болгоод ингээд янз бүрийн юм л одоо нэг олон нам гардаг шиг л одоо стандартын шаардлага хангасан хангаагүй мэддэхгүй омгууд бий болоод байна. За тэрийг хайшиж үндсэн 7. Тэрнээс одоо баяд домгийн хонь бол үнэхээр гайхалтай. За 1. Тэгэхээр одоо манай Баруун аймгийн баяд домгийн хоньоо сайжруулахад бол маш сайн шүү гэж. Төвийн аймаг руу ч орж ирж болно. Гарангайхан бол баядаар их сайжруулдаг байсан шүү дээ. За их андинжин томтой. Баруун аймагуудаас хамгийн том нь судалгаагаар баяд гэдэг нь тогтогдсон. Хүндийн Зөв аймагаас үзэмчийн хамгийн том тогтогдсон. Одоо Эрдэнэ цагааны. Баяд домгийн хонь бол одоо малчин хяргасан баг. За эндээс бол одоо ер нь ингээл Монгол улсыг баруун зүүнгийн хоёр хуваахад баруун тал нь баядаар сайжруулахад ерөөс алдах юм байхгүй. За зүүн тал нь бол
одоо бараг хонь бол мундаг том бас эсвэл одоо үзэмчин одоо бүр эрдэнэ цагаан л бараг нь бол одоо дорнодын хүлэн бүрт байгаа шүү дээ. За ийм одоо байх жишээтэй. За урагшаа бол энэ манай Төв аймгийн Баян цагааны хонь бол нэг сайхан хэдэн хонь бий. Баян цагаан тусдаа бүр үйлдвэрийн хэсэг байж байгаа одоо амг болж байгаа тийм. Сайхан шүү дээ. Дундгой Баян цагаан Төв аймгийн авь. За би бол эднэрийг бол одоо ер нь мундаг таа гэж хэлнэ. За цаашаа нарийн мэрэгжлийн юм ярих юм бол одоо тэгээд гой болтой цартуул энэ гээд хевсэн сайн таардаг. Наривчлаа. Тэгтээ одоохондоо тэгсэг орхи тий. За хөр дээр бол ийм байгаа. Илүү махсуур төвлөрий явлаа тийм ээ. Сарлагыг бол одоо манайхан бол байна шүү дээ. Энэ Арангаан тэрхийн цагаан нуурын бор сарлаг гэдгээс бол одоо авч сайжруулахад бол далтайдч таарна, хангайдч таарна, хөвсгөлч таарна. Ийм одоо сайхан тэгт анханасаа өсвөр том бохыг бүр зорж одоо бяруунд юм уу шилд сонгож авч явах хэрэгтэй шүү дээ. За Монгол өхрийн хувьд бол миний одоо хувийн одоо мэрэгчлэн хүний хувьд бол ялангуяа энэ зүүн тийшээ бол одоо тэр ангус өхрээр. За дээр нь одоо ангус бол их сайхан мөлчийсэн тийм мохор удмын тийм ангусууд байдаг шүү дээ. Тэр бол ийшээ бол нэлээд сайхан тохирно. Одоо энэ Чимбат дээр гачуртай байх. Тийм ээ. Тэрийг сайхан нэгдүгээр үеийн 25% хөвлөө оруулаад red black бас хоёр янз бүр нүү тий. Ирээд ангус, блек ангус, хар ангус, улаан ангус аль нь ч болно. Эдгээр бол нөгөө өсвөр насндаа өсөлтөх сайтай. Шүдлэнд нь одоо ингээд эр өхрийн одоо жоохон бордоод явахад бол одоо Монгол өхрээс бол 20-30%-аар илүү мах гарна. Тэгээд 25% дээр цусын ингээ барьчихаар яг Монгол өхөр шиг амьдрах чадвар орчин нөхцөлдөө бас сайн болох. Энэ чинь судалгаагаар тогтогдсон шүү дээ. За бусад газруудад ч гэсэн одоо энэ Сэлэнг, Мэлэнг, Арангаа, Булгын энтэрлөө бол одоо энэ лимузин байж болж байна. За дээрэс нь энэ Гэрпорт бол их сайн юм байна шүү дээ. Гэрпорт ч Казахын цагаан толгойтын дээд өвг юм байна. Дээд өвг. Казахын цагаан толгойд ч одоо бас манайтай байгаль цагуур нэг ойролцоо Сибирь мибирээр их дарахсан. Ийм учраас бол одоо бас их төсвөртэй манайд бол тохирох ийм одоо үйлдвэрүүд байна. Тэгэхээр эднэрээр бол заавал тэгэхээр та саяхан Түмэн шууд компани IPO гаргасан. За тэглээ. За Монголын түүхэнд бас ялангуяа энэ хөдөө аж ахуйн салбартай холбоотой одоо хамгийн том одоо өрнг босгосон ийм компани. Тэгэхээр энийг манай мал аж ахуйн салбарын газар тариаланы салбарын их харж байгаа. Тэгэхээр та бол одоо ингээд нэг луужин маягтай ингээд таныг л одоо харж энэ зөв буруу юу гэж явах юм олон одоо залуучууд олон фермерүүд ингээд гарч ирнэ. Тэгээ одоо яг юу хийж чинь цааш яах гэж гэдэг дээр товчгоо хэлээд ингээд нэвтрүүлгээ өндөрлөө. За энэ дэр нэг 3 4 юм хэлээ. За нэгдүгээрт одоо манай бидэнд итгэл өгж одоо манай хувьцааг авч манай компани хувьцаатан болсон нийт одоо хувьцаа эзэмшигчдэд баярлалаа гэж хэлье. Энэ бол одоо маш том итгэл өгж байна. Хоёрдугаарт бол итгэлийг бид нэр одоо хариулнаа. Бид бол одоо та бүхний хувьцааны үн цэнийг нэмэгдүүлэхийн төлөө энэ компаниг ашигтай ажиллахын төлөө бүхий л хүч чадлаа дайчилж ажилланаа гэдгийг одоо бас танай телевизээр дамжуулаад хувьцаа эзэмшигчдэд хэлье. За гуравдугаарт нь хувьцаа авахгүйд амжиж чадаагүй тэг янз бүрийн одоо нэг дансан нэгдэггүй ч юм уу бас их олон юм байна лээ. Тэрнээс болоод амжаагүй улсууд. За дээр нь манай хувьцааг сонирхож байгаа улсууд дахиад одоо хоёр дахь арилжаа эхлэхээр хөрөнгийн биржээс манай хувьцаа бас аваад хувьцаатан болоорой. Бид бол аль болохоор олон хувьцаа эзэмшигчтэй тэгээд үндэсний хэмжээний ийм компани болъё гэсэн ийм бодолтой. Дөрөвдүгээр нөгөө бид одоо өдөө аж ахуйн цогц шийдэл 5 төслөө бол одоо эд ажил эхэлсэн. Одоо хятадтай шараад, Японтой шараад тийм ээ энэ дотооддоо ч одоо ажлууд ингээд бужигнаад явж байгаа. Тийм учраас хийх ёстой ажлаа үед бол цаг хугацаанд одоо хийнэ. Тавд бол бид нэр 3 сарын сүүлээр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг. За ийм л одоо энэ 3 сар тийм. Яагаад гэвэл нөгөө 17 18 оны санхүүгийн тайлан бүгд аудит ороод баталгааж алдахыг тэгэхээр нь одоо хувьцаа эзэмшигчдийн хурлаа бол бид чимээгүй болоор шүү. Бүх ажил бол өрнөж байгаа. 3 сарын одоо хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийнэ. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгч Түмэн шууд хувьцаа компани
одоо үүсгэн байгуулагч Ломбын Эрхэн баяр оролцлоо. Тэгээд энэ эрхмийг хурж оруулсан асуудал бол энэ салбарт хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт нэг шин давалгаа эхэлж байна гэж энэ кампанид олон түмэн бас итгэлээ өгсөн. Тийм учраас олон нийтийн дурангийн өмнө одоо итгэл дааж энэ цаашдаа Монголын одоо хөдөө аж ахуй мал аж ахуй газар тариалангийн салбар хөгжихэд ихээхэн том төрлөг болно гэж ингэж найдаж байна. Ингээд үзэгчтэй баярлалаа. За баярлалаа.